Амрын хэрэг. Өнөөдөр хууль ярихгүй, мөн хариуцлагч ярихгүй. Зүгээр л зөвлөө. Өнгөрсөн онд манай улсад зөвхөн зам тээврийн ослоос болж энэ нь манай улсын хүн амтай харьцуулахад асар өндөр үзүүлэлт юм. Согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсүүл жолоодохгүй байх. Явгнаар зорчигтой гарцаараа гардаг байх. Орон нутгийн замд явахдаа хурдаа тохируулан гэрлээ шилжүүлдэг байх. Хамгаалах бүсээ зүүдэг байх зэрэг эдгээр үгсийг та магадгүй хэн нэгнээс наснасаа олон удаа сонссон байх. Энэ нь чухамдаа таны үнэт зүйл болох амь нас, эрүүл мэнд цаашлаад хайртай хүмүүсийг ч л хайрлаж хамгаалж байгаагийн илэрхийлэл юм шүү дээ. Хүмүүс бид энэ хорвоод ирсэн өдрөө мэддэг хэрнээ энэ хорвоогоос буцах өдрийг мэдэх боломжгүй шиг өнөөдөр инээгээд явж байгаа хэдий ч маргааш юу тохиолдохыг хэн ч таашгүй. Хэрвээ та согтууруулах хундааны зүйл хэрэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй бол орон нутгийн зам зарчигтай хурдаа тохируулан гэрлээ шилжүүлдэг бол хамгаалах бүсээ зүүдэг бол явгнаар зорчигтой өөрийгөө болон бусдыг хүндэлж явган хүний гарцаараа гардаг бол маргааш цаашлаад олон сар жилийг хайртай дотны хүмүүстэйгээ хамт аз жаргалтайгаар өглөөний нар үдшийн сарыг угтах юм. Эцэст нь хэлэхэд алдсан хойноо ухаарч харамсдаг биш, алдхаасаа өмнө сэрэмжилж хэрэгжүүлдэг байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Амар тайван амьдралын төлөө хамтдаа.